Сайн байцгаана уу? 40-р влог эхэлж байна. Яг одоо би Хануур хотын зүүн хойд дүүргээр ундаг дугаан замаар хойд нутгийг чиглэж явж байна. Энэ удаагийн бичлэгээр бид нэр Германы алдартай А2 гэсэн автобан А2 буюу 2-р хурдны замыг үзье. Энэ хурдны зам нь тууш зам гэсэн үг. Энэ үүрээр бид нэр хурдны зам дээгүүр гарах болно. Яг тэгвэл хурдны зам буюу тууш зам нь ямар нэгэн өөр замтай огтлцооч болохгүй. Яг нэг төвшөнд огтлцыг хэрэглэнэ. За ингээд хурдны зам бол яг харагдаж байна. За ер нь бол 3 буюу нийт 6 игнэтэй. Тэгээд ийм гүүрэн дээрээс айгүй гоё харагдаж байна. За энэ ер нь машинуудыг харахад нэлээд хурдан өнгөрч байгаа биз. Дээрээс нь нэг юмыг харахад 3 дугаар игнэнд явж байгаа машинаас хамгийн хурдан явж байгаа нь харагдаж. Bundesautobahn 2 буюу улсын тууш зам 2 дугаар тууш зам гэж нэрлэж болно. За тэгээд газрын зурган дээр харж байгаа гэвчлэн Германы зүүн болон баруун нутгийг холбосон гэдэг бөгөөд нийт 473 км урт үргэлжилнэ. Яг энэ хэсэгт 4 игнэ харагдаж байгаа учраас хамгийн цаад талын игнэнд хурд авах игнэ байгаа. Одоо зогсоолоос гарч байгаа машинууд хурдаа аваад буцаж игнэлөө нийлж байгаа. Ингээд үргэлжлээд 3 игнэ болж явах юм. Nordrhein-Westfalen, Niedersachsen, Sachsen-Anhalt, Brandenburg гэсэн 4 мужийг дайраа өнгөрснөөр хамгийн сүүлд нь Берлин хотын 10 дугаар хурдны замтай нийлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Герман улсын төв болон баруун нутгуудаас нийслэл рүү явах нэлээд томоохон хурдны зам гэж дүгнэж болох юм. Хитгэн хормын дотор маш хурдан ингээд машинууд ингээд өнгөрөөд явж байгааг харах айгүй сонирхолтой санагдсан.